За энэхүү болгоны баруун бүсийн уралдаанд айраг дөрүүлсэн хурдан шүлэн насны мордын уралдааны цолыг дуудж байгаа харж байна. Ангийн уяас намтраж явын хүрэн Булган ангийн сайхан сумын уяа чадхун баярын сартайхэр Булган ангийн төшиг сумын уяач чинвэрийн хэр эдгээр хурдан хүлгүүдэн хамгаалдан чин сүрээ батул хамгаалгав чихан чүдэг татраантра тадан давтэг олын раруулсан гүйдэг улсам ханаа тат За Булган аймгийн сайхан сум зохиогдсон Булганы баруун бүсийн уралдааны хурдан шүлэн насны мордын уралдаанд айраг төрүүлсэн мордын шагналыг хардуулж байна. За энэхүү наадмын төрөв 6 төрөв бол одоо Булган аймгийн Монгол Сүм хараад улсын хурлын эрхэм гишүүн Монгол Улсын мандаа цэгмэдийн цэнгэлгоо одоо байшаагсан бол одоо бусад насны мордын уралдааны айргийн мордыг Булган аймгийн сайхан сум Монгол Сүмийн уяач ард түмэн бол одоо байлж агнсан. За одоо тэр болгон хүний нэрийг одоо дурдах одоо цаг одоо хөрөлцөхгүй Булган аймгийн сайхан сум Монгол Сүмийн уяач одоо өргөнөлд орж олцсон. Булган аймгийн сайхан сумын 79 жилийн баяр наадам болж байна. Тэгэхээр та энэ наадамд ер нь хэдэн насны ичтэй морьтой яруу наадмын өнгө ер нь ямар шохон байна тийм ээ? Сайхан наад чинаа би. Энэ сайхан сумын хоон би. Сайхан сумын хөлжийн голын хоон. Эдлийн наадам энэ гурван бүсийн наадам бол нэг сайхан талдлаас олон сумд аймгаас энэ тэндээс сайхан хурдан хөлгүүд ирж сайхан наадж байна. Би ганцхан соёл өврөтэйг ирсэн. Соёл маань 13-аар давхлаа. Сэтгэл их өндөр байна. Нутгийнхаа ард түмэнд сайхан наадараа гэж ерөөдөө. Булган аймаг баруун бүсийн урд морны уралдаан болж байна. Тэгэхээр наадмын ер нь сэтгэл ямар байна тийм ээ? Энэ наадам та ер нь хэдэн насны ичнээ морьтой ирж уралдав? Яаж наадав? За соёл насны морьтой сайхан наадам болж байна. Сүүлийн үед тэгэрсэн байжгаад малчин болоод удаач хөл явж байгаа хөө. Аавж яа одомтой атом сөргөд дотроос нэг юм ичхэл явж байгаа. Тэгэхээр морь уралдаан боллоо ер нь наадмын өнгөр ямар шуухан байна? Аль нутгийн морь ер нь болж байна. Тэрээс энэ олжит ранга олжит талын морь хилүү шөөгөөд гамууд өгсгөлийн морь ч оролцоод байгаа юм шиг. Дараагийн наадамд ер нь хаашаа дараагийн наадам тэгэл энэ сумдал байхлаа даа тэгээд нэлээ мэдэхгүй л байна да. Сайхан наадам гэж энэ сайхан ажил амьдралаа өргөлжлөө сайхан амьд. Одоо орон нутгийн өөдөнд очил явах хэрэгтэй одоо юу аах вэ? Тэ амжилтгээ тэ. Эсвэл захиж хэлэх надад л гэдэг. Тэрнийг сайхан удаа дандаа ингээл өдөө давхуулаад байж явуулаад. Одоо энэ наадмын зохион байгуулсан хүмүүст болон нийт Булган аймгийн сайханчуудаа тийм ээ даалгавар хэсгийг гоё мэдчилгээр хөө хэлж байна. Сайн нутгийн наадмыг зохион байгуулж байгаа Орос Шахлам гэдэг хүн байдаг юм лээ. Тэгэхээр энэ бүгдтэй тэгээд ахаад ард түмний баярлуулж олон наадам хийж өгөөрэй. Сайхан байж байна надад. Тэгэхээр юуны өмнө танд морин харагдуулсан баяр хүргэе. Манай үзэгч өөрөө за баярлалаа. Баруун аймгийн үлзээцсэн уяач өсгөөр гэдэг байна. Энэ наадамд ер нь та хэдэн насны ичнээ морьтой ирсэн? Морьд ер нь яаж тах вэ? Би нэг 2 хязаад өрөөтэй ирсэн. Нэг нь 4, нэг нь 5-аар төглөө. Энэ улаан өрөө, зэрдэл зүрөө хоёр угшлал ер нь хаанах өрөө нэ? Баялаа Доронтой аймгийн Сэрэлэн сумын ховд орж гэдэг хүний унгаад. Багнасандаа ер нь яаж уралдаж байсан? Энэ жил хэд их давхар уу? Халзүүрэ даагнаас авахлаад уралдсан одоо энтэй додоодох шүүгээ авч байна. Сар дүрэ энэ жил одоо энтэй 3 уралдаж байна. Дараагийн наадамд ер нь та хаашаа уралдав? За одоо тэгээд наадам байвал тэр хэвдэ уралдана. Амжилт. За баярлалаа. За тэгэхээр энэ Булган аймгийн баруун бүсийн уралдаан сайхан болж өндөрлөө. Тэгэхээр баяр наадмын сэтгэлээсээ та манай үзэгчтэй уулзахгүй юу? Баярлалаа.
манай сайхан борлог уяачтай холбоо зохион байгуулсан наадам маш сайхан болж өнгөрлөө. Олуулаа сайхан бодлоонгүй мар хараа ер нь сайхан тахиуллаа. Сайхан байдгийн байна. Одоо ингээд энэ уяач юу зохион байгуулсан уяач аймгийн уяачтай холбоо бүх уяачтай холбоонд баярлалаа хэлмээр байна. Тэгээд манай энэ сайхан борлог гэсэн энэ уяа манай сайхан сумын нэг алдартай азаргаар нэрлсэн байна лээ. Тэр алдартай азар бол Даншиг наадамд 3 дахь хүч байсан. Тэгээд дээр үед тэгээд Ямбалдар жуан гэдэгт өргөжчихсэн байсан. Тэгээд энэ борлогод бол манай тэгээд сүүлд нь Ямбалдар ман Бадамдар Шанзуу гэдэг хүнд бас дамжуул бэлгэлсэн ийм гайхалтай хурдан хөлөг байсан юм байна. Манай сайхан сум бол айргаар алдартай, адуугаар алдартай сум олноороо ч гэсэн хурдаараа ч гэсэн гайх болохоор ийм сум гэдгийг өнөөдөр баталж байна дөө. Энд их баярлж байна. Ингээд энэ дараагийнхаа уяачтай холбооноос зохион байгуулахын наадмууд нь улам сайхан болж ингэж улам одоо олон хурдан хөлөг олон уяачдын мандундаар төрөх болтгой л гэж хэлье дөө. Энэхүү Булган аймгийн Баруун бүсийн уралдааны хурдан мордын уралдааны дараагаар хүчит 128 бүхэн барилдаан болж тэргүүн барин төлөө Булган аймгийн Урбан булаг сумаараад аймгийн Аслан Утганбаатар Булган аймгийн хараад аймгийн зан Хишиг Батнаар тэргүүн барин төлөө шалгаран үлдсэн. За 128 хүчнээс бол одоо энэ хоёр хүчтэн тэргүүн барин төлөө шалгаран үлдэж энэ их хоёр наадмын хүчит өхийн барилдааны үзүүр төрөө ладлж байна. За хоёр бүхийг баруун талаар нь дөрвөлжин золгоод зүүн талаараа дөрвөлжин золгоод барилцаад авсан байна. За араар нь хашиж мордоод за одоо мухар тонгорох нь одоо араар нь хашиж мордоод механик гүйцэж байна. За энэхүү Булган аймгийн зан Хишиг бат аймгийн Аслан Утганбаатараа давж энэхүү ихээр наадмын төрөө үхээр тодорч байгаа нэ. Холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр аймгийн уяачны хангалтгаар зөвлөгөөнийг 1 сард хийсэн юм. Ингээд одоо Монголын Марийн спорт уяачны холбооны 5 дугаар их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн одоо хурдан өдрийн угсааг сайжруулах зорилготойгоор Булган аймгийг 4 бүс болгон хувааж ингээд анхны баруун бүсийн шигшмэл хурдан хөлгийн уралдааныг Булган аймгийн сайхан сум зохион байгуулж байна. За гол зорилго нь бол ер нь сумдын уяачдыг хооронд танилцуулах, адууны хурд өгслийг яаж сайжруулах талаар уяачд хоорондоо харилцан зөвлөсөлөх энэ үүднээс л зохион байгуулагдсан. За энэ баруун бүсийн шигшмэл хурдан морины уралдаанд Булган аймгийн сайхан сум, Баяагт сум, Могот сум гэсэн ийм 3 сум оролцож зохион байгуулах хүсэлтэй. За өнөөдрийн байдлаар бол сайхан сум нутагтаа зохион байгуулж байгаа сайхан сумын иргэдийн хурал засгийн хамгийн газар манай уяачны холбоо Могот сумын иргэдийн хурал засгийн хамгийн газар уяачны холбоо маш сайн идэвхтэй оролцлоо. За Баяагт сумын уяачны холбоо туулийн хангалтгүй сумын хурал засгийн хамгийн гараас ачаал хөдлөө гэж оролцсонгүй. Энэ талаар би хэд хэдэн удаа утсаар ярьсан. Бас нэг орон нутагт уяачтай дэмжих зорилгоор энд оролцож өгөөч гэсэн оролцсонгүй. За ерөн зүгээр өнөөдрийн өнгө төрийг харахад энэ өдрийн 2 өдрийн уралдаанд бол